За энэ хууль бол маш чухал хууль л та. Тийм учраас тухайн үед энэ хууль өргөн баригдах үедээ бол одоо маш олон хот тосгот маш олон асуудал шийднэ гэдэг ингээд өргөн баригдаа батлагдсан. 2024 оны 6 сарын 5-ны өдөр бол буюу одоо сонгуулиос өмнө их хурл нэг өдөр 28 хууль баталсан юм бэл. 6 сарын 5-ны өдөр. Тэр 28 хуулийнх нь хамгийн өндөр ач холбогдлого хуулиуд нэг нь энэ байсан. Тэгээ харамсалтай нь ажил хариуцсан хүмүүс нь ингээд ажлаа хийгээгүйг шалтгаалаад ингээд хуулийн үйлчлэгийг хойшлуулах асуудал орж ирж байна. Энэ их хурлын түүхэнд энэ одоо хоёр дахь удаага орж ирлээ. Эхнийх нь бол улс төрийн намын хуулийг хойшлуулах байсан. Дараа нь ингээд энэ хуулийг бол хойшлуулах болгож орж ирж байна. Ер нь бол батлагдсан нэгэнд батлагдсан хууль тогтоомжийг хүрээнд ажиллах ёстой болохоос биш амжихгүй нөө хуулиа хойшлуулаач гэж ингэж ажилдаг байж болохгүй. Энэ жишгийг олон удаа ингэж бас давтаж болохгүй. Хуулийн доор засаглаж ажилдаг болохоос хуулийг засаж хойшлуулж бас ажиллаж болохгүй шүү дээ. Зарчмын үед. Одоо тэгээ яахын цаашдаа ингээд бүх хуулиудыг хэрэгжих хугацаанд ингээд амжихгүй боллоо бид нар энэ ажлаа хийж амжсангүй та нар хойшлуулад өгөөч гэдэг ингээд хууль батлаад байдаг болох юм уу? Тэгвэл одоо энэ одоо засгийн газар гэж байгаа засгийн газрын харьяа одоо түүний өдөрлөгөнд ордог аймаг нийслэл дүүрэг сум дүүрэг гэдэг ингээд байх ямар хэрэг байгаа юм? Тэгээ энэ үндслээс нь би байнгын орон дээр нэг хоёр юм асуулт авч шийдвэг юм. Энэ үндсэл хэсгээс нь үзэл баримтлал үндсэл хэсгээс нэг асуучих. Энэ хуулийг хэрэгжүүлэхийг засгийн газар дүүрэг болгосон боловч эдгээр ажил нь орон нутагтаа зөвшөлдсөх зэрэгээр тодорхой болоогүй учир гэж байгаа. Тэгээд одоо засгийн газар нь орон нутагтайгаа зөвшөлдсөх нь тийм хүнд асуудал болцсон юм уу гэдгийг засгийн газар хэлэх газраас сумаар байна. За дараа нь бас энэ илтгэл дээр болон өчтөр байнгын орон дээр хариулж исэн энэ засгийн газар хэлэх газар дахиад асууя. За ингээд нэгэнд баталсан улсын хурлын тогтоолын 72 дугаар тогтоолыг энэ хуулийг хойшлуулах юм бол улсын хурлын 72 дугаар тогтоолын уялдаа хангагдана гэж. Үндсэл хэсэг дээрээ шүү. Тэгээд хойшлуулж иж уялдаа хангагдана гэж яг ямар утга учиртай тайлбар юм бэ? Засгийн газар хэлэх газрынхаа би тэнээс сууж байна. Тэгээд энийгээ бодит хэрэгцээ шаардлага үүссэн учраас гэж энэ хоёр үндслээ. Ийм үндслэл байгаад хуулийн үйлчлүүдийг хойшлуулад байж болохгүй. Ер нь бол тэгээд одоо цаашдаа яах юм ингээд энэ бид нар энэ хуулийн хэрэгжих хугацаанд ажиллаж чадсангүй байна гэдэг үндслээр тийм шалтгаан тайлбар тавиад энэ хуулийг хойшлуулад өгөөч гэгээд хүсэл тавиад тэрийг их хурл хүлээж аваад өгдөг болох юм уу? Ер нь бол одоо би бас өмнө хэлжсэн ингээд нэг жилийн настай хуулиудыг маш ихээр баталчлаа. Хэд удаа. Тэгээ энэ бол өөрөө юу гэх нь хуулийн төслийн судалгаа тэр хуулийн төсөлд хандж байгаа одоо ажил цаг зарцуулж байгаа өөр нь хангалтгүй л байна гэсэн үг шүү дээ. Үндсэндээ судалгаагаа хангалтгүй байна л гэсэн үг. Тэгэхээр одоо энэ нэг яг үндсэлтээрээ бичсэн нэг 3 юм дээр асуулт өгөөч. Тэгээд цаашдаа одоо дахиад яах юм хурал дарлах чи. Одоо бид нар бүр хурлаач хийж чадах байлаа шүү дээ. 3-7 хоног дараалаад энэ чуулган дээр 5 дахь өдөөс хойш санал хураалтыг хийж чадсан шүү дээ. Дандаа хойшлуулж шүү дээ. За төрийн байгуулалтын байнгын ороо бүр хуралдах байсан. Эрт цөрхөө байсан. Чуу гэж нэг 12 13 үрдэг. Тэгээд хэд хэдэн удаач хойшлуу. Хурал нь хэдэн ч удаа хэдэн цагаар хойшлуу. Одоо ийм байдлаар бас энэ асуудалтай хандаад юм л одоо энд танхимд дээр хоёр дахь удаагаа сонгогдсон гишүүнхээр ганцхан сандаг учир гишүүн л багш шүү дээ. Тэний 20 түн сууж байна. Батлууд гишүүн маань. Тэгээд иймэрхүү байдлаар бид нар хуулийн батлахын дээр ингээ одоо хандаад байх юм уу? Өнчүүд 3-7 хоног дараалал санал хураалт хойшлоо шүү дээ. Болон тэгээ дарга 3-7 хоног ч тэгээд ингээд суугаад чуулганы танхимд өвтгөө сууж байгаа нэг хэдхэн хүн байдаг болсон. Тэд нар ингээд одоо хохироод байгаа юм уу? Тэгээд нөгөөдөл ингээ орхио гараа авчдаг эцэндээ орчод. Энэ үн дээр бас хэдүүл анхаармаар байна. За шижир гişүн санал хэлсэн үү те. Одоо хэн хариулах юм? Манайх. За эхнийх нь хэрэглэхээс. Газар зохион байгуулалт геодез зөрөг зүүн ерөнхий газар инх мунлаа. За шижир гишүүний асуултанд хариулъя. За хот засгийн хэрэгцээ байдлын тухай хууль шинээр хэрэгжихтэй холбоотой за засгийн газрын зүгээс энэ одоо шинээр одоо байгуулах хотуудын эдгээр газрыг тогтоох асуудлаар бид хүмүүс орон нутгийн одоо засагчраатай хамтарч ажиллаж байгаа. За ингээд орон нутагт бол засгийн газрын хэрэглэх газраас албан бичиг хүргэгдэж за эдгээр одоо шинээр байгуулах улсын болон орон нутгийн зэрэгэлттэй хот тосгоны эдгээр газруудад одоо ямар саналтайгаар
байгуулах юм өсөлттэй байгаа талаар бас бичиг хургуулсан. За ингээд бол мэдээж манай орон нутгуудаас бол холбогдсон саналууд ирсэн байгаа. Ингээ аймагуудаас өнөөдрийн байдлаар 17 аймагаас бол саналууд ирсэн байна. 4 аймаг нь бол одоохондоо бол асуудлаа шийдэж амжаагүй ийм байдалтай байгаа. Гэхдээ ирүүлж байгаа санал маань өөрөө бас үндсэл муутай ийм саналууд ирж байгаа. Учир нь юу гэхээр тухайн хотцохны эдэлбэр газар өөрөө тухайн хотцохны бүхий л төлөвлөлтийн шин чанарыг агуулгадах эд зүйлсүүдийг багтаасан ийм хэмжээнд төлөвлөгдөх ёстой. Хязгаарлагдах ёстой. Ийм учраас бол бид хүн энэ хотцохны эдэлбэр газрыг тогтоохдоо хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөн дээр суурж хийхгүй бол бас зарим нэг аймагуудын хотууд дээр бол хэд хэдэн сумуудыг дамжсан. Өөрөөр хэлбэл улсын хурлын 72 дугаар тогтоолд ч өөрчлөлт оруулж иж бас асуудлыг шийдэхгүй бол болохооргүй хэмжээнд ийм зөрүүтэй саналууд ирж байгаа. Ийм учраас энэ аймагуудын ерөнхий төлөвлөгөөнүүдийг бас бүрэн заавал хийлгэж дуусгах юм ажил байгаа. За тэгээ энэ дээр бол 7 аймаг одоогоор 7 хот дээр хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдэг байгаа. Тэгэхээр энэ ерөнхий төлөвлөгөөний ажлыг яаралтай зохион байгуулж хийж дуусгасны дараа засгийн газар дээр улсын хурл руу эдгээр газар тогтоох ийм хүсэлтийг дотоодын төслийг ингээд хургуулахаар ямар ч сан ажлын хэсгүүд ажиллаад ингээд бэлтгэл ажлыг хангаж байгаа. Энээс болж бол бас удаашрсан зүйл байгаа гэдгийг бас хэлэх зүйтэй.